Улс орны хөгжлийн төвчээ. Үе үеийн залуусын төлөөлөл болсон оюутан танд өнөөдрийн мэд хүргэе. Бид хүндэт зочинтойгоо амжилттай суралцах, амьдралд, ажлын байранд хэрхэн өөрийгөө бэлтгэх талаар ярилцдаг билээ. Биднийг сонсож байгаад баярлалаа. Оюутан гэр бүл тавтай морил. Сонсогчдоо оюутан подкастын 2 дахь дугаараар та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарт нийгмийн ажилд идэвхтэй оролцож, түүгээрээ дамжуулан өөрийнхөө хүсэл сонирхлыг олж авсан хэмээн оюутнасаа дүгнэж буй одоо сайн дурын ажил ба албан ажиллаа хамжуулж эхийг бүтээж яваа нэгэн гайхалтай эрхэм урагдан оролцсон билээ. Энэ хүн хинбэ гэхээр Ганбаатар авахтай уучрал. Тэрээр нэгдсэн үндэсний байгууллагын залуучуудын зөвлөх хороонд зохицуулагч Central Asian Youth Network залуучуудын чуулганд Монгол улсаас оролцсон цөөх хэдэн залуучуудын нэг бөгөөд одоо M-Space инновацийн төвийн Space Manager мөн Earthpreneurs олон улсын community-гийн Монгол дахь үүсгэн байгуулагч билээ. Түүнтэй ярилцаж байхад тэрээр санаачлагтай оюутан байж мөн бусдад мэдлэг туршлагаа хуваалцах замаар өөрийгөө хөгжүүлж таньсан мэт санагдсан. Учирлагчийн ярианаас нэгэн зүйлийг онцлохыг хүслээ. Тэр юу вэ гэхээр түүний оюутнуудад өгч буй 5 дахьтай бүсээсээ гарч өөрийгөө эвд тань хөгжүүл гих зөвлөгөө билээ. Түүнчлэн бусдын таашаалд нийцүүлэх бус, өөрийгөө сонсох нь чухал тухай, хэлбэр хөөж бус, хувь хүний хөгжил, зорилгодоо уялдуулан утга учиртай сайн дурын ажил хийх гих мэт маш өгөөчтэй нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах маш сайхан зүйлсүүдийг зочин маань та бүхэнтэй хуваалцсан билээ. Энэ удаа хөтлөгч Гүнсэн Хорол миний бие та бүхэнтэй хамт байх болно. Бид эхлэхэд бэлэн, харин та жихвчээ чангалаарай. Сонсогч нартай болон хүндэт зочин учирлагчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ подкастыг сонсож байгаа хүн болгонд өдрийн мэнд хүргэе. За Unity өрөөнд бидний урилгыг хүлээн авсан. Үүнээс гадна энэ амралтын өдөр өөрийнхөө үнэт цагаа зарцуулж бидэнтэй ярилцах гэж байгаад маш их баярлалаа. За намайг урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Тэгээд амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байгаа. За та манай сонсогч нарт маань өөрийгөө танилцуулна. За намайг Ганбаатар авахтай уучрал гэдэг. Монгол Улсын их сургуулийг сэтгүүл зүй олон улсын олон нийтийн харилцаа чиглэлээр төгссөн. Тэгээд одоогор болохоор мэргэжлээсээ арай өөр салбар буюу бизнесийн салбар, тэр дотроо гарааны бизнесийн салбарт ажиллаад явж байна. Энэ удаагийн маань подкаст M-Space инновацийн төвөөс та бүхэнд хүрж байгаа. За тэгэхээр мөн учирлагч маань өөрөө энэ M-Space төвийн Space Manager хийдэг байгаа. Тэгэхээр манай сонсогчд маань та энэ төвийн талаар багахан танилцуулаач. За манайх болохоор Монголын хамгийн шилдэг гарааны бизнесүүд бүх төвшний компаниудад зориулан үүсгэн байгуулагдсан байгаа. Одоо яг энэ цаг мөчид бол үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлээд 2 сар болж байгаа. Хөгжлөн технологийн гарааны бизнесүүдийг инновацийн төвдөө нэгтгээд тэдгээрийн бизнесийн өсөлт хөгжил цаашлаад багийнхны чадварыг сайжруулахын тулд үйл ажиллагаагаа явуулж байгаа. M Lab гэдэг Сингапурын компанийн хөрөнгө оруулалттай M Space байна. Тий. За гишүүнчлийн хувьд ямар байдаг вэ? Гишүүнчлийн хувьд гэх юм бол бид нэр тодорхой шалгуурыг компаниудад тавиад тэгээд харилцан одоо уулзаж ярилцаад бидний одоо цаашдын хамтын ажиллагаа урт хугацаанд үргэлжлэх бол аль аль талаасаа биенийхээ өгж байгаа үн цэн гэж харж байгаа бол тэгээд цаашаа тэрийг ашиглаад бизнесээ илүү хөгжүүлээд явах одоо гарааны бизнесүүд байх юм бол нөгөө талаас тэр бизнесүүд нь манад орж ирээд бидний бас үн цэнийг нэмэгдүүлэх байх юм бол ер нь бол хамтарч ажиллах бүрэн боломжтой. Гишүүнчлийн хувьд оюутнуудын одоо coworking space дээр суух ч юм уу тийм боломж байдгүй. Оюутан залуучууд тэгээ фрилансеруудын хувьд гэх юм бол мэдээж хэрэг яг боломжгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ тодорхой нэг шаардлага нөхцлүүдээс хамаарат ер нь бол гишүүн компаниуд маань үйл ажиллагаа нэлээд тогтворчсон. Тэгээд бидний өгж байгаа одоо тэр үн цэн хөтөлбөрүүдийг аваад илүү өргөжих тийм боломжтой компани гэж юу нь бол хараад байгаа. Тэгээд M-Space-ийн маань нөгөөний cowork нь болохоор Work Central гэдэг coworking space байдаг. Work Central дээр болохоор харин илүү залуучууд, фрилансерууд сууж ажиллах боломжтой, бүтээлч чөлөөтэй орчныг одоо бий болгоод өгсөн. Энд болохоор илүү корпорац компаниуд байдаг учраас бас нөгөө талаас тодорхой дүрм журам тэгээд үйл ажиллагааны чиглэлийн хувьд ч гэсэн ер нь тодорхой ялгаатай.
Ураг централ дээр централийн нэг болсноор оюутнуудад яг ямар ач холбогдолтой юм болоо? За оюутнууд co-working space суувал ер нь яах вэ гэж асууж байна шүү дээ тийм. Хамгийн нэгдүгээрт сурж байгаа мэргэжлээсээ шалтгаалаад өөрийнхөө салбар нэгтээ за санхүүгийн оюутнууд байлаа гэхэд финанс чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнестэй холбоо тогтоох тэр хүмүүсээс ер нь энэ салбарт үйл ажиллагаа явуулах ямар байдгийг тэг хөрөнгө оруулалтын тухай гэх мэтчлэн их сургуулийн хичээлийн дундуур яригдахгүй яг тэр нөгөө бизнесийн бодит туршлагыг тэнд байгаа хүмүүстэй ярилцаад мэдээд авах боломжтой. Тэгээд төгсөж гараад нэг тийм гарааны бизнесийн хүнтэй би уулзж исэн шүү. Тэгэхэд тэгж ярьж исэн. Хөрөнгө оруулалт авах үе шатууд ийм байдаг гэж ярьж исэн. Тэгэхээр инх стон байна гэдэг ч юм уу тийм илүү амьдралын бодит туршлагуудыг одоо хуваалцах боломжтой. Нөгөө талаас танилыг хүрээгээд хэлэх айгүйх боломжтой. Юу гэдэг бидний номын сан суугаад кофе шопт суугаад хизээж уулзахгүй хүмүүс co-working space-үүд дээр сууж ажиллаж идэг. Хин ч ирээд харилцахад чөлөөтэй нээлттэй. Ялангуяа залуучууд ирээд одоо асуулт асуухад би за үгүй байна гэд төвөгшөөх ч юм уу тийм юм бол манай компаниудад ер нь байдгүй. Сүүлийн 1 жилийн турш бүгднтэй нь хамт ажиллахад анзаарсан зүйл бол энэ байгаа. Аль болох хүмүүс тусалчий мэдж байгаа юм хуваалцъя гэсэн тийм хүмүүс байдаг юм. Магадгүй оюутнууд маань за ингэж work централ би нэг гишүүн болъё гэж бодсооч магадгүй. Тэгээд төлбөр хураамжийн хувьд яг ямар байдаг вэ? Төлбөрийн хувьд гэх юм бол ер нь маш боломжийн байгаа. За 21 гэрдээ судалж байгаа оюутан байх юм бол 7 хоногт 3 удаа ирээ сууж болно. Тэр нь болохоор 80,000 төгрөгийн үнэтэй. Тэгээ сарын хугацаанд нөгөөх нь болохоор 7 хоногийн 6 өдөр суух нь болохоор 150,000 төгрөгийн үнэтэй тийм гишүүнчлэлийн эрхүүд байгаа. Тэгээл тэн дотор нь дотгошоо чиглэсэн хөтөлбөрүүдэд оролцох, ивентүүдэд оролцох боломж нэгдчихэн, тэн дотор байгаа хурлын өрөө, сургалтын өрөөгөө ашиглах боломж нэгдчихэн гэл олон давуу тал зэрэг нэгдээд явна. За маш сонирхолтой газар байна. Ингээ хэдүүлээ үндсэн асуултууд руугаа орцгоох уу? За тэгье. За манай эхний асуулт бол амжилттай оюутан гэж таны хувьд хэнийг хэлэх вэ? За намайг бол хэлэхгүй. Ер нь бол яг амжилттай оюутан гэдгийг яаж төрсөлж байгаа, яаж нөгөө тэрийг тодорхойлж байгаа бас айгүй шалтгаална л да. Би бол өөрийгөө нөгөө дүн ч юм уу те яг оюутнуудад өгдөг тэтгэлэг гэд ярих юм бол амжилттай оюутан биш. Гэхдээ нөгөө талаас яг сургуулаа төгсөхдөө би өөрийнхөө юу хийх сонирхолтой, би ямар салбарт ажиллавал болох тухай, өөрийнхөө хувь хүний талаар ч гэсэн айгүй их зүйлийг мэдээд төгссөн. Ер нь бол үе тэнгийнхнээсээ 2 жилийн дараа би сургуулаа төгссөн. Яг одоо яг оюутнууд л сонсох юм чинь те эндээ суралцах үүднээс бол сайхан ярьчий. Тэгээд 2016 онд төгсөх байж байгаад 18 оны сая хавар сургуулаа төгссөн байгаа. 6 жил муйст сурлаа. 6 жил багш нартай их сайхан төгсөөч гэж хэлүүлж явсан байгаа. Тэгээл ер нь их хөвчлөлтэй одоо 6 жилийг эргээд харахад эхэндээ бол 2 жил алдж ийн гэдэг айгүй их гутардаг байсан. Амар гутрахын ч юм бэ. Тэгээл за алдж ийн да гэж бодож исэн ч гэсэн одоо яг ингээ харахад миний тэр сурсан жилүүд ер нь бол надад айгүй их нөлөөлсөн. Тэгээд сургуулаа амжилттай төгсөж чадсан. Тийм тэгээд гол асуулт нь амжилттай оюутан гэж хэнийг хэлэх вэ гэсэн тий. За миний бодлоор 3 хүчин зүйл байх байхаа. Нэгдүгээрт ерөөсөө цагийн менежмент айгүй сайтай оюутан байх хэрэгтэй. Оюутан байх хугацаанд бол бүх юм ингээл нэг л эмх замбраагүй хичээлдээ яваал өөр илүү дотор хийх юм бол өөрийн сонголт л идэг шүү дээ. Тэгэхээр цагаа амар сайн менежлээ даалгавраа хийх үедээ хийгээд тэгээд одоо та чи гоё подкаст хийгээд ч юм уу те өөрийнхөө нийгмийн оролцоог хангаад явж чадж байгаа бол тэр амжилттай оюутан. Хоёрдугаарт гэх юм бол төлбөрийн байдал болов уу гэж би бодож байна. Одоо бол ихэнх оюутнууд итгэлэг ч юм уу аваад эсвэл ажиллаад тэгээд төлбөрөө өөрөө хийдэг болсон байлээ. Ажиглаад хахад тэгэхээр яг уу хэрвээ чи сургуулиасаа эсвэл ямар нэгэн сан газраас тэтгэлэг авч байгаа бол эцэг хийхээ нуруунд дээрх ачааг чи төлбөр гэдэг зүйлээс хөнгөлж чадж байгаа бол тий чи бол амжилттай оюутан. За 3 дугаарт гэх юм бол сурж байгаа мэргэжлийнхээ тухай
одоо илүү сайн ойлголттой тэр мэрэгчлэлдээ бүр дурлаад зөвхөн хичээлийн багш нарын одоо зааж байгаа сэдвээс гадуур юу гэдэг түрүүний хэлсэнчлэн тэр co-working space-үүдээр явдаг ч юм уу, янз бүрийн хүмүүстэй уулзах, төрөл бүрийн одоо сонирхлын бүлгүүдтэй нэгдэх, клуб дэлсэх, тий гэх мэтчлээ ингээд мэрэгжлийнхээ цар хүрээг багш нарын их сургуулийн өгж байгаа тэр мэдлэгээс илүүтэйгээр өөрөө бас нэг ухаж сайн судалж явах юм бол тэр амжилттай оюутан гэж хувьдаа одоо 3 юм тодорхойлт өгч байна да. Оюутан нас гингүүд ханы толгойд шууд ингэж бууж ирдэг дурсамжтай нь юу вэ? За өглөөний 7:40 хичээл шууд орж ирдэ шүү дээ. Би нөгөө төрөлхийн тим төрөлхийн л юм шиг байгаа. Нойрмог хүн байхгүй юу? Тэгээд ингээд амар унтах дуртай. Тэгээд 7:40 хичээл ингээд 1-р курсын 7:40 хичээлүүд миний ингээд зүрх сэтгэлд юм толб болж үлдсэн байдгийг амар хэцүү байдаг байсан. Ялангуяа эхний семестр ингээд яг багшийнхаа өөдөөс ингээд харж уулын сэтгэлээрээ хүрхий айгүй идэвхтэй хамгийн урд суудаг. Тэгээ багшийнхаа өөдөөс харж сууж агаад ингээд унтаад нүдээ нээгээстэйг ингээд унтчихийдэг байсан. Тэр бол амар хэцүү. Яг хөвгөлтэй нөх юм бол тэр нөгөө талаас тийм сургуулийнхан маань байдаг байсан. Ялангуяа яг 2012 онд ингээд хамт элсэж орж исэн нөгөө дэгдэхээ байхдаа хамт орж исэн залуучуудаа залуучууд шууд одоо санаанд ордог ингээд бүгдээрээ жоохон 17, 16, 17, 8 хүүхдүүд орж ирээл тэгээл яг нүдэн дээр ингээд 20 гарцгаагаад mature болно гэж ярьдэн штэ. Том хүн болцгоогоол ингээд төсөж байгаа. Тэр бас хамгийн түрүүнд бодогддог үе тэнгийн найзууд маань айгу түрүүнд санаанд ордог. Тэгээд 7:40 хичээлүүд болоод яг тэр хичээлүүдийг зааж исэн багш нарын маань царай олдоход санагддгийг. Та одоо яг хичээл дээр ингээд унтах гал шүү дээ тий. Тэгвэл яг өөрийгөө яг яаж ингээд сэргээж чаддаг вэ тэр үедээ? Тэр трикээсээ хоолцно. За ер нь аль тэгээд бодно штэ. За чи 7:40-өөс ингэж эрт босч ирчээд унтаж болохгүй гэд бодол хамгийн түрүүнд орж ирээл. Тэгээл аль болох нөгөө идэвхтэй ах гээл багшийн яриаг ингээд сонсоод тэгээл урд суудаг нь бас айгүй болдог байсан. Бүр хайн суучих юм бол бүр нам унтаад баг хөрхөрч мөрхрээд унтсан шүү дээ. Урд суухаар багшийн өөдөөс харсан болохоор яалтаж аргагүй. Тэгээл нэг багшийнхаа ярианаас сонирхолтой поинтуудыг ингээл гинт нэр эн чинь юм биш тэгээл бодоол нойроо сэргийгээл. Тэгээл яг эхний нэг цаг л тэгдэг байсан л та. Тэгээл цаашаа гайгүй уусаа нисэн цаг маг болоод тэгээл байгалийн яваараа сэргээл явчихж байгаа юм л та. Тасаа хийсэн шүү дээ. Би яг ингээд оюутны 4 жилээсээ миний гол авч чадсан зүйл нь юу гэхээр би өөрийгөө их таньсан, өөрийнхөө хүсэл сонирхлыг олсон гэж хэлжсэн. Оюутны 6 жилээ гэхгүй. Тэгэхээр яг өөрийн хүсэл сонирхлоо хэрхэн олж нисэн бэ? Тэрэнд юу нөлөөлөв? Яг оюутан болоод тийм цаанаасаа мэдрэмж төрсөн гэх юм уу? Одоо сайн мэдгүй байна тухай үедээ санахгүй. Хичээлээс гадуур ингээд ямар нэг юм айгу хиймэр санагддаг байсан. Ерөөсөө эхний нэг хэдэн сартаа гэр сургууль хийж явж байгаад энэ юу нь биш байна. Өөр юм хийх хэрэгтэй гэдэг ингээд цаанаас нэг юм ингээд хатгаад тэгээд юу хийж эхэлсэн. Хамгийн анх сайн дурын ажил хийж эхэлсэн байхгүй өөрөө тэрийг яагаад энэ Монголын залуучуудын холбоон дээр очиод хинээр ч юм бэ дамжуулаад очиж исэн юм аа. Тэгээ би ингээд танад нэг клуб нээгээд англи хэл үнэгүй заая гэд. Тэгээд English club ямар English club билээ тийм нэртэй нэг 40-50 орчим хүнд ингээд 7 хоног болгоо англи хэл үнэгүй заадаг speaking тэгээд шинэ үг цээжлэх мэжлэх юмнууд заагаад нэг улирал явсан байдээ. Тэгээл за би ер нь ингээд өөрөө юм санаачлаад хийх юм бол болох юм байна, чадах юм байна, энэ ч айгу гоё юм байна гэдэг мэдрэмж төрөөд. Тэгээд ер нь бол сайн дурын ажил айгу хийдэг байсан. Оюутан хахаажгаар ерөөсөө хичээл номноосоо хоцрон барин, таслан барин, зовон барин хаяа сайн дурын ажиллаа хийгээл багш нар энэ нэг нийгмийн идэвхтэй хүн байдий гэл намайг тэгээд яждаг байсан. Хаяа тоглоом шахуу хийгээл хаяа ууралж үзэн чи одоо хичээл номоо сайн хиймээ гэл дүн гарах үеэр чинь. Тэгээд нөгөө нэг төрөл бүрийн сайн дурын ажил хийж үзсэн л дээ. Англи хэл зааж үзсэн. Тэгээд Achilles Mongolia төрийн бас байгууллага сайн дурын ажил хийж үзсэн. Яг нөгөө
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, тэдгээрийн амьдралыг сайжруулах үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байсан. Тэгээд дахиад нэгдсэн үндэсний байгууллагад бас залуучуудын зөвлөх хороонд ажиллаж утсан. Бас л сайн дурын үндсэн дээр гих мэдчлээ. Энэ олон зүйлийг тэрнээс гадна ч бас олон юм байгаа. Тэгэл олон юм хийж явахдаа ерөөсөө өөрийнхөө би юу хийж чаддгийм бэ? Би хүмүүстэй яаж харилцдгийм бэ? Энэ нийгмийн асуудал миний сэтгэлийг хамгийн хүнддэг юм байна да гэдэг зүйлийг ингээд тэр олон хийж үзчихсэн юмнуудаасаа мэдэж авч ирсэн. Тэгээд яг 3 жилийн өмнө анх бас юу яагаад агаарын бохирдлын эсрэг нэг workshop-д бүртгүүлээд нөгөө нийгмийн идэвхтэй юм болохоор явж байгаа нэг тийм workshop болоо нээсэн. Тэгээд тэрэндээ яваад 10 жилийн хүүхдүүдэд бас агаарын бохирдлын тухай сургалт энэ төр ордог байсан. Тэгэл агаарын бохирдол гэдэг чинь бидний эрүүл мэндэд ийм юм бэ шүү гэдгийг ингээл мэдэж аваад одоо бол хүмүүс юу гэдэг өнгөрсөн жил энэ жил ингээл агаарын бохирдол гээл гинт шуугаж эхэлж хахад тэр үед нөгөө нэг өөрийнхөө тэр нөгөө сониуч зангаас болоод аль 3 жилийн тэртээс маск зүгээд ч юм уу тий хүмүүст ингээ яриад одоо гэрээхэндээ бүгдэнд нь маск зүглэдэг болцсон ч юм уу. Тийм болцсон. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр юу гэдэг өөрийгөө таньж мэдсэн тэр процесс нь чатгаасаа чадахгүйгээ хийж үтсэн. Бүх зүйлийг би сайн хийж чадаагүй, бүх зүйлд нь би юу гэдэг хийж үтсэн, бүх зүйлдээ дуртай байгаагүй. Гэхдээ ер нь ихэнх дуртай зүйлийг хийж исэн л дээ дургүй байсан ч хаашаа нэг тийм за энэ миний явах зам биш байна гэх те энэ тийм дадлага хийж үзэж явахдаа ч юм уу мэдэрдэг байсан. Тэгээд одоо тэд нар маань миний өнөөгийн шийдвэр гаргах төвшин дараагийнхаа амьдралыг төлөвлөх байдалд айгүй нөлөөлж байгаа. За чи бол одоо юу гэдэг те улс төрийн хүн бол биш юм бэлээ те. За чи бол тийм юуны амар гоё бичдэг сэтгүүлч бол бас биш юм байна гэдэг ч юм уу ингээ тэр болгоныгоо өөрөө хийж байгаа юмнуудаасаа мэдээд мэдээж хэрэг зарим хүмүүс хэлж өгөн за чи нэг иймэрхүү төрлийн хүн юм уу да би тэгэж анзаарлаа гэл. Тэгэхээр өөрийгөө таньж мэдэх процесс бол ерөөсөө маш их хүсэл тэмүүлэлтэй холбоотой байсан хөгжих хүсэл тэмүүлэл тэгээд тууштай явсан нэг юм ихлүүлсэн бол би тэр газараа хамгийн багтаа ер нь бол 2-3 жил байдаг доктортой байхыг хичээдэг. Тэгээ тууштай байхыг хичээдэг, маш бүтээлж байхыг хичээдэг, эрч хүчтэй байхыг хичээдэг. Эргээд энэ нь ерөөсөө надад л хөрөнгө оруулалт болдог. Тийм баа. За зарим оюутнууд маань сайн дурын ажил гингүүд за би энэ тэтгэлгэд зориулж би өөрийнхөө CV-г баяжуулахын тулд ингээд айгүй олон газар олон сайн дурын ажил хийх ёстой гэд нэг тийм үзэл байгаад байдаг. Тэгээ би тэн дээр бас жоохон шөмжлөлтэй хандаг гэх юм уу. Би бас эхлээд нь 11-р ангиас эхэл сайн дурын ажил хийж эхэлчихсэн. За тэгээд эхэндээ олстой энэ тэнд ч бол хаана ингээд ивент харж байгаа л хаана сайн дурын ажил ингээд очиод явууллаа л та. Тэгэл яг үнцэнтэй байсан мó гингөт яг хийж байгаа зүйл нь болохоор би жишээ нь зүгээр шаар үлээх ч юм уу нэг тиймэрхүү юмуд хийжсэн тэр үедээ. Тэгээ сүүлдээ ингээд харсан чинь би тэндээс өөрөө их зүйл сурч авсан юм гэхээр нэг тийм байгаагүй. Тэгээ ингээд явцдаа би юу гэж ойлгосон бэ гэхээр нэг газараа доктортой ажиллах хэрэгтэй юм байна. Тэгээд тэрнээс гадна одоо тэр тэтгэлгийн шалгаж байгаа хүмүүс нь олон газар ажилласан байна гэхээсээ илүү чи яг эндээс юу сурч авсан бэ гэх юм уу те урт хугацаанд хэр удаа одоо тэр газар ажилласан юм бэ гэдгийг их сонирхдаг юм шиг санагдсан. Та энэ тухайд яг юу гэж боддог вэ? За би оюутан болоод яг үнэ хэлэх юм бол эхний нэг жилдээ яг нөгөө нэг бүр гадагшаа сурна гэж шийдсэн байсан. Тэгээд тэрэнд зориулж сайн дурын ажил хийх хэрэгтэй юм байна гэдгийг мэдчихсэн. Тэгээ сайн дурын ажил хийж эхэлж байсан. Тэгээ явандаа өөрөө тэрэндээ нөгөө дурлаад зөвхөн нэг юмд зориулж би хийхээ юусоо болоод өөрийнхөө тэр сул талуудыг нөхөх гээд өөртөө байхгүй байгаа чадварыг олж авах гээд хийж эхэлсэн. Одоо ч гэсэн ер нь бол сайн дурын юмнууд хийдэг. Тэр болгоныг би юу гэдгийг тэтгэлэгт стил нөгөө нэг гадагшаа сурах төлөвлөгөө манд байгаа. Гэхдээ тэрэн зориулж хийхээ болцсон. Амьдралын бусад одоо чанараа тий өөрийнхөө бусад чадваруудыг сайжруулахын тулд хийдэг болсон. Тэгэхээр сайн дурын ажил хийх гэж сонирхож байгаа залуучууд, оюутнууд байх юм бол түрүүн чиний хэлдгээр тий нэг газараа доктортой ажиллаж үзэх хэрэгтэй. Тэр газараа байж байгаа олон төрлийн юм хийж үзэж болно. Тэгээ гол нь хамгийн ихний зорилго чинь тэр тэтгэлэг яагаад чамаа сайн дурын ажил
хүсэж байгаа юм бэ гэхээр зүгээр л энэ хүн өнөөдөр юу гэдэг өөрийнхөө цаг завыг зөв зарцуулж чаддаг уу? Энэ хүмүүс өөрийнхөө үн цэнийг мэдэрч чадсан уу? Мэдэрч чадсан үн цэнээ бусадтай яаж хуваалцж гин гэдэг ч юм уу. Хүний тухайн нөгөө чадвар үн цэний асуудал яригддаг болохоор юу гэдэг нэг тийм хэлбэр хөөж нэг л юмд зориулж хийсэн сайн дурын ажил бол тухайн үедээ окей accepted байж болно. Гэхдээ урт хугацаанд бол яг бүх зүйл бол тийм байдгүй маа. Тэгэхээр юу гэдэг сайн дурын ажил хийж байгаа бол тэрийгэ зөвхөн тэтгэлгээс гадна хувь хүнийхээ сонирхол хөгжил ахиад 5-10 жилийнхээ зорилготой ч гэсэн уялдуулах юм бол илүү нэг сумаар 2 туулаа буудсан бол шүү гэж юу нь бол хэлмээр байна гэх юм уу да. Тэгээд яг өөрөө ч гэсэн нөгөө олон сайн дурын ажил хийгээд олон сайн дурынхныг одоо чиглүүлж удирдах ч юм дэ менеж хийгээд тэгээд бас хүмүүсийг тийм сайн дурын ажил сонгон шалгаруулж авч ирсэн туршлага байгаа болохоор яг нэг тийм хандлагатай хүмүүс бас мэдээж байдаг. Гэхдээ харьцангуй цөөхөн байгаад байсан болохоор одоо сайн дурын ажил гэдэг зүйл дээр илүү тийм доктортой хандлагатай үзэл сурталтай болоод энийг юу гэдэг бүр боловсролын хэмжээнд ч юм уу тий авч үзэх одоо шаардлагатай юм шиг санагддаг. Сургуулийн кредитэд нэг кредит нэг семестрт 3 кредит сайн дурын ажлын кредит тавиал өчгöd тэрийг хүүхдүүдийн харах үнцэг шал өөр болно тий. Гэх мэтчлээ. Ерөөсөө сайн дурын ажлаас сурах юм авах юм айгүй их байдаг болохоор энийг илүү чухалчилж авч үзээсэй. Зөвхөн 1-2 хүрээнд тэтгэлэг өөр юу гэдэг бусад шаардлагад нийцүүлж авч үзэхээсээ илүү өргөн цар хүрээнд хараасай. Өөрийнхөө хүсэл сонирхолтой нийцүүлээсэй. Урт хугацааны зорилготойгоо нийцүүлээсэй гэж юу нь бол боддог. Таны яг сайн дурын ажил хийж эхэлсэн түүхийг сонсоод та ингэж өөрт байгаа зүйлээ бусдаа хуваалцах замаар өөрийгөө ингэж олж нээсэн юм шиг санагдлаа л да. Ер нь бол өөртөө байгаа нөөц болцсон дээр л суурилж хүн юм хийн штэ тий. Өөрөө юучгүй байгаа бол бусдын нөөц болцсон дээр суурилж хийн. Тэгэхээр тэрийг аягүй сайн мэдтгэл авах хэрэгтэй. Окей, би өнөөдөр юу хийж чаддаг вэ? Би юунд дуртай билээ гэдгийг мэддэг хүн бол за тэгвэл би тэр өөртөө адил сонирхолтой хүмүүсийг нэгтгээд бүжгийн клуб нээчи гэл те. Би хэлэндээ сайн бол би өнөөдөр хэл сурч чадахгүй байгаа хүмүүст өөрийнхөө сурсан жоохон юмыг хэлээд өгчий гээл. Ерөөсөө л бүх юм өөрөөс эхлэлтэй. Ерөөсөө дотроосоо л амар сайн асуух хэрэгтэй. Би юу чаддаг, би юу хүсдэг, хүмүүс юу хүсдэг, хүмүүс юу чамаас хүлээж ийн гэдэг зүйл бол ихний асуулт биш. Эргээд яг энийг харж барьж явах юм бол урт хугацаанд 5-3 жилдээ ч юм уу тий 10 жилдээ өөрөө хэцүү байдалд орно. Өөрөө хинж биш болж хувирч магадгүй. Тэгэхээр бусдын таашаал нийцүүлж биш өөрийнхөө нөөц болцсон дээр өөрийнхөө хүсэл сонирхол дээр нийцүүлж юмыг эхлээд хийж үзэх хэрэгтэй. Тэгээл тэрийг үнэхээр сонирхож байгаа тэрнтэй ижил сонирхолтой хүмүүс нэгдээл явна. За маш гайхалтай харилцаалаа. Нийгмийн идэвхээр дамжуулан өөрийгөө хөгжүүлэхийг хүсч буй оюутнуудад ямар боломж арга замууд байдаг вэ? Тэр тал дээр та манай сонсогчдод маань зөвлөж. За өөрийгөө хөгжүүлэх нийгмийн идэвхтэй болох гэд их ойрхон сэдвэлтэй хүмүүс ер нь байнга асуудаг. Яг уу эргэн тойрны хүмүүс тэгээд би хамгийн түрүүнд хэлдэг байхгүй юу? 5 тухайхаа бүсээс гараа гэд би дүүдэж гэсэн хэлдэг. Ер нь бол банк дүүнэрт хэлдэг л дээ. Шинэ газар очиж шинэ зүйл эхлүүлэх угаасаа хинт ч тийм тухтай байдаггүй тий. Шинэ хүмүүстэй танилцаад тэдний дунд ороод нэрээ хэлэхэд хүртэл чинь сандарна. Тэгэхээр тэр болгоноос ичээд хойшоо суна гэдэг бол нөгөө 5 тухайхаа бүсд үлдэж гин гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө тэр comfort zone-оос гараад өөрийгөө жоохон эвдээд тэгээд шинэ хүмүүстэй танилцж шинэ газруудаар явж үз. Яг үнэхээр за энэ газар яг зөв, энэ хүн яг зөв гэд мэдгүй байгаа бол хэлсэн шүү дээ өмнөх дээр сайн олон газраар яв. Олон юм туршиж үз. Тэгээд тэрнээсээ өөрийнхөө дуртайг нь шигшиж аваад тэрэндээ тууштай доктортай бай гэд. Тэгэхээр өөрийгөө үнэхээр л хөгжүүлмээр байгаа л өөрөөсөө хамгийн түрүүнд асуух хэрэгтэй. Яагаад өөрийгөө хөгжүүлмээр байгаа юм? Өөртөө оруулсан энэ хөрөнгө оруулалт надад урт хугацаанд хэрэгтэй юм уу? Эсвэл би 1 жилдээ л энийг хийх юм уу гэдгийг асуугаад одоо 16-аас дээш настай за 15-аас дээш настай хүмүүс бол одоо ер нь бол өөрийгөө насанд хүрсэн хүн иргэн болсон гэж ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр өөрийнхөө тэр хийж байгаа үйлдэл болгонд гаргаж байгаа шийдвэр болгонд хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй.
хариуцлага хүлээх сонирхолтой байх хэрэгтэй. Тэр хариуцлага хүлээх чадвар нь эргээл чиний өөрөөсөө хэр асуулт асууж, хэр өөрийнхөө шийдвэрт үнэнч байгаагаас, хэр өөрийнхөө шийдвэрт итгэлтэй байгаагаас хамаарат явна. Тэгэхээр тий юу чамайг татаад энэ тэр зүг рүүгээ яв, туршиж үз. Залуу байгаа дээрээ хийгээд үз. Тэгээд алдаад үз. Тэгж жагаад өөртөө хэрэгтэй зүйлсээ сонгож аваад яв. Тэр нь юу ч хийж болно те. Клуб, хэлний клуб байж болно. Эсвэл сургуулийн эрдэм шинжилгээний клуб байж болно. Одоо ч Улаанбаатар дөндөө гой клубүүд байна шүү дээ те. Яг залуучуудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн юу байна. Toastmasters Mongolia гэд хэрвээ хэлээ сайжруулмаар байгаа бол Toastmasters Mongolia байдаг юм байлээ. Тэгээ Retracting клубүүд байна. Өөр дахиад том байгууллагууд дэрэгдээ залуучуудын клубтэй болцсон. Гэх мэтчлэн ерөөсө боломж бол хаа сайгүй байгаа. Тэгэхээр жоохон effort буюу хүч зарцуул өөртөө сайн яар хүнээс ер нь бол айгүй энерги шаарддаг юм зүйл те нэг өдөр амралтын өдөр өөртөө гаргаж агаад бодох хэрэгтэй бичдэг бол бичих хэрэгтэй тэгхгүйгээр зүгээр сууж байхад те зүгээр мөрөөдөөд байж хахад тэр зүйлс бол бодит болохгүй тэгэхээр тав тухайн бүсээсээ гараад өөрийгөө жоохон шахаж ажиллах хэрэгтэй хийтэйгэр жижигхэн зүйл байсан ч гэсэн. За таны оюутан ахуйдаа олж авсан хамгийн үн цэнтэй чадвар тань юу байсан бэ? За энэ чадвар юу байсан нөгөө багш нартайгаа амар сайн харилцаж сурсан. Өөрийнхөө хийж байгаа юмыг хэлж ойлгуулж сурсан. Юу гэдэг яагаад тэгэхээр нөгөө тэр амьдралын шаардлага байсан байхгүй за авчирлаа чи яагаад тэр өдөр хичүүлээ авсан те чи яа нөхөр минь тасалсан гингүүд би юу гэдэг зүгээр унтаад эсвэл залхуураад таслаагүй те багшаа би ийм ажилтай байсан ийшээ тийшээ явах хэрэгтэй болсон яасан гэдэг ингээ бүх юм айгуу сайн тестаратай логиктой би тайлбарлаж багш нартай ойлгуулж сурсан. Гэхдээ энэ бол яг хөө тийм аргалах процесс бол биш л дээ. Ер нь бол яг үннээрээ л хэлээл за багшаа үнэхээр бодит байдал юм байна яасан гэл яриад. Тэгээ нөгөө талаас юу гэдэг бас нэг сурсан чадвар гэх юм бол мэрэгжлийн хүрээнд гэх юм бол гоё бичиж сурсан. Манай багш нар бол сэтгүүл зүйн багш нар бол үнэхээр гайхалтай мундаг хүмүүс байдаг. Бүр багаас одоо анх нэгдүгээр курсээс орж ирснээс л шүүс шахаал тэгээ сэтгүүлчд байх ур чадварууд редакторлох арга зүйг маш сайн зааж өгсөн. Одоо би бүр хаанч тэлтэй байдаг би юусаа алдаагүй бичдэг. За тэгээ найруулгын хувьд бол сайн бичдэг гэж үздэг. Энэ юусоо манай багш нарын л яг заасан тэрийг шахсны ач тус. Тэгээ энэ чадвар хаанч хэрэг болдог. Өнөөдөр хүмүүс блог бичих сонирхолтой болсон байна. Тэгээд өөр юу гэдэг бизнесийн хүрээнд ч гэсэн өөрийнхөө үйл ажиллагаа гоё олон нийтийн сүлжээнд гоёор тайлбарлаж бичих шаардлага хэн бүхэн тулгардаг болсон. Хэн бүхэн сошиал медиа хөтэлдэг болсон. Тэгэхэд энэ сошиал медиа хөтлөлттэй тэр блогийн контентын чадварыг бол их сургуульд байхдаа бичгийн төвшөнд бол эзэмшсэн гэж үздэг. Мэдээж хэрэг илүү мэргэжлэрээ ажиллаад практик чадвар байхгүй ч гэлээ нэг монгол хүн байна да. Алдаагүй биччихдэг монгол хэл дээрээ нэг хүн уншихад ойлгомжтой биччихдэг болоод төгссөндөө баярлалдаг. Тэрийг өнөөдөр ч гэсэн ажилдаа ашиглаад явж байгаа. Тэгэхээр маш олон зүйлийг авахгүй байж болно. Хүн болгоны суусан газраас атгаад босох шорооны хэмжээ өөр. Тэгэхээр миний хувьд гэх юм бол харилцааны чадвар, хүн өөрийгөө ойлгуулах чадвар, харьцангуй гайгүй одоо ч гэсэн тэгтээ энэ чадвар маш дутуул байгаа л да. Харьцангуй гайгүй болсон. Энийг их сургуулиасаа авсан гэж үздэг. Нөгөө талаар мэргэжлийн ур чадваруудыг авсан. Тэрийг өнөөдөр ч ашиглаад явж байгаадаа баяртай байдаг. За ингэж манай хамгийн сүүлийн асуулт. Хэрвээ танд Монголын бүх оюутны өмнө зогсоод илтгэх боломж олдвол та тэрхүү энэ дээр юу хэлэх вэ? За энэ өстой гоё асуулт шүү дээ. Би нөгөө юу айгүй хүздэг байсан байхгүй юу? Harvard тэгээд Stanford гэдэг их сургуулиудын commencement speech гэж ярьдаг. Яг төсөлтийн илтгэл. Тэрэн дээр нөгөө дэлхийн алтартай хүмүүс Oprah, Steve Jobs, Mark энтер очиад ингээд ярьдаг байхгүй юу? Тэр хэсгийг сонсох хамгийн дуртай. Яагаад тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө зарим нэг байдлаар их сургуультай фейлдсэн, зарим нь төгсөөгүй тэгсэн хэрний залуучуудад ингээд яг амьдралын туршлагаа ярьдаг. Тэгээ би 18 онд
өнгөрсөн жил боддог байсан. Тэгээ энэ жил нөгөө яг төгсөн чинь тэр бодол маань байхгүй болсон байхгүй. Мөсийн төгсгөл дээр ингээд гоё үг хэлэх юмсан гэж аягүй бодсон. Тэр нь юу байсан бэ гэхээр түрүүн яг л одоо энэ подкастн дээр ярьсан зүйлээ ярих юмсан гэж боддог байсан. Их сургууль төгсчлөө гэд бүх юм сайхан болохгүй. Их сургуульд орчлоо гэд бүх зүйл сайхан болохгүй. Харин юу гэдгийг байгаа газраа өөрийнхөө тэр үн цэнтэй дурсамж, үн цэнтэй мэдлэг туршлагыг бий болгоод явна л гэдэг айгүй чухал. Тэгээл их сургуульд орчлоо гээл юугаа бусад одоо амьдралын бусад зүйлсээ орхигдуулаад те нийгмийн харилцаа оролцоо өөр сурах ёстой чадваруудаа орхигдуулаад өөртөө хэд ханах ч юм уу те тийм мэдрэмжээс илүүтэй их сургуульд орно гэдэг бол эсвэл их сургуулаа яг төгснө гэдэг бол ерөөсөө мянган юмны эхлэл юм шүү гэдгийг би яг дүүнэртаа тэгээд үеийнхэндээ ч гэсэн бас хэлмээр санагддаг байсан. Одоо ч гэсэн өөрөө мэдрээд явж байгаа сургуулаа төгсчүүл нэг сайхан болох юм шиг санагддаг байгаа л тийм мөсийнхаа дипломыг л барьчуулъя нэг санаа амрах гэдэг гэж бодсон боловч ахаал тэрний цаатлын төлөвлөгөө алхам асуудал гарч ирнэ те. Тэгэхээр цөөн үгээр товчхонтой хэлэх юм бол оюутан байгаа 4 жил бол бидний хувьд хамгийн их боломжтой цаг заваа өөрөө менеж хийх боломжтой тийм цаг хугацаа. Тэгэхээр энэ цаг хугацаанд сунж унтлаа, уйлж дуулаад янз бүрийн юм үзэх хэрэгтэй. Тэгээд амьдралд өөрийгөө бэлтгэхгүй бол төгсөөд амьдрал дээр гарч ирэх юм бол яг ажлын талбар гэдэг бол бидний их сургуульд багш нартай эрхэлдэг шиг багш нартайгаа сайхан чөлөөтэй байдаг шигээс нэлээд өөр шүү тий. Ахиа тэрнийхээ дараагийн том зорилготой хүрэх гэж байгаа бол өөрийгөө тэр чөлөөтэй нөгөө инхийн цагт хөлсөөсөө урсгаа дайны цагт цус баг урсгах хэрэгтэй шүү гэж айгүй хэлхийг хүссэн. Тэр яг өөрөө биеэрээ мэдэрч байгаа болохоор мэдэрсэн болохоор ер нь бол бусад хүмүүс ч гэсэн ядаж зүгээр сонсож аваад дараа нь нэг тийм подкаст сонсч ирсэн чинь яриад байсан яг үнэн байсан байна тий гэд бодох үе бас ирж магадгүй. Тэгэхээр сүүлд нь хэлэхэд хэрвээ би олон мянган залуучуудын өмнө илтгэл тавих байсан бол өөрийнхөө хүчинд итгээрэй, өөртөө байгаа цаг хугацаа, нөөц болцоог маш сайн ашиглаарай. Үгтэй хүн болгон онцгой юник биш те гэл нэг үүсгдэг болсон шүү дээ. Хүн өөрийгөө онцгой гэж бодхоо бойл гээд. Үнэн гэхдээ чи бол бусдаас өөр чиний ямар нэгэн хийж чаддаг зүйлийг өөр нэгэн хүн хийж чадахгүй. Чиний үзэл бодол, чиний туршлага бол бусдаас өөр. Тэгэхээр өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй. Өөрийгөө маш сайн мэддэг болоод өөрийнхөө юу чаддаг чаддгүй мэдэх хэрэгтэй. Тэгээд явхад биднэрт дэлхийн нээлттэй өөрийгөө Монгол улсаас гадуур сэтгэх хэрэгтэй. Бид нар дэлхийн нийт глобалчлагдсан 900-д амьдарч байгаа. Агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол, эрүүл мэндийн асуудлууд, улс төр нийгмийн асуудлууд гэ зөндөө олон асуудлуудыг дэлхийн 7 тэрбум хүмүүс нэгэн зэрэг шеэр хийж байгаа. Тэгэхээр өөрийгөө айгүй тийм том өрсөлдөөний салбарт байгаагаар хараад том сэтгэх хэрэгтэй. Жижиг зүйлсийг ч орхигдуулгүй сурах хэрэгтэй. Ерөөсөө нэг эвлүүлдэг лего тоглоом байлаа гэхэд одоо бид нар 18-тай, 15, 6-тай, 20-тай залуучууд бол лего тоглоомны нэг хүлний 5 хааны өрөлтийг хийж ийн л гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд жилээр легогоо өрөөд ингээд нэг том роботон хүн ч юм уу нэг хүн ингээд бүрлдэнэ. Тэгэхээр одоо л өөрийгөө тэр легоны хөлийн уулыг өрцөн байгаа л гэж юу н бодох хэрэгтэй шүү гэж хэлмээр. За баярлалаа. Сонсогч нарт маань маш хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. За энэ хүртэл сонсож байгаа мөн сонсогч нартаа их баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулаад мөсийн төгсөлтийн үеэр хэлж чадаагүй үгийг маань хэлүүлсэнд баярлалаа. Тэгээд залуучууд маань бас энэ подкастыг сонсоод гоё фидбек өгвөл те юу гэдгийг асуулт байвал асууж болно. Ягаад тэгэхээр би нөгөө хүмүүсээс бас юуг нь санаа бодлыг асуух айгүй дуртай. Магадгүй би буруу бодож иж магадгүй те өөрийнхөө өнцгөөс ярьж байгаа өөрийнхөө 5-6 жилийн 4-5 жилийн өмнөх туршлага дээр ярьж байгаа одоогийн 1-2 дугаар курсын 3-4 дугаар курсын залуучуудын нөхцөл байдал шал өөр болсон байж магадгүй. Тэрийг хуваалцуул зүгээр байх болно. Тэгээд
подкастны багийнхандаа бас амжилт хүсье. Энэ подкастыг сонсож байгаа залуучуудтай хичээл сурлагадна. За тэгшээ татгаж байгаа явж байгаа бол тэрэнд нь амжилт хүсье. За маш их баярлалаа. Таны эх 7 хоногт бас маш их амжилт хүсье. Сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баяртай. Энэ хүрээд оюутан подкастны 2 дахь дугаар өндөрлөж байна. Учирлэгчдээ өрнүүлсэн маш гайхалтай халуун дулаан сонирхолтой яриа маань танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Уг подкастыг сонсоод 5 тухтай бүсээсээ гарч өөрийгөө эвдэж, шинэ ганцруудаар аялах, шинэ хүмүүстэй танилцах, олон зүйл туршиж үзэх. Түүнээсээ дуртай зүйлсээ шигших сэтлийг танд төрүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний яриа танд таалагдсан бол Оюутан Монгол подкаст Facebook хуудсанд лайктарч биднийг дагаарай. Мөн подкастыг маань түгээж, шеэр хийн, оюутан дүүдээ, хүүхдтэй, найздаа санал болгоорой гэж та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэж байна. Хэрвээ танд ямар нэгэн бодол, сэтгэл төрсөн бол бидэнтэй мөн цочинтай маань хуваалцаарай. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.